Үндсэн 7 хүрд идэвхтэй байснаар таны амьдралын бүх зүйл сайн сайхан байх бүрэн боломжтой. 1-р хүрд нь таны амьдралын чанарыг, 2-р хүрд нь хайр сэтгэл болон гэр бүлийн харилцааг, 3-р хүрд нь орлого мөнгө, эд баялагийг, 4-р хүрд нь уучлал, өршөөл, талархлыг, 5-р хүрд нь ажлын амжилтыг, 6-р хүрд нь алсыг харах чадвар болон зөвийг сонгох чадварыг, 7-р хүрд нь бидний дээдстэйгээ холбох зэргийг шийдэж зохицуулж байдаг. Энэ 7 хүрд итгэхгүй байснаар таны амьдрал нэг л тогтворгүй, гэр бүлийн харилцаа нэг л сайнгүй, орлого мөнгө, эд баялаг нь хаалттай, ажил нь амжилтгүй, дүүрэн стресс, уур бухимдалтай, дээдстэйгээ холбогдож чадахгүй гэх зэрэг олон таагүй зүйлс тохиолддог. Тэгэхээр бид өөрт байгаа энэ 7 хүрдээ хэвийн сайхан үйл ажиллагаатай байлгах талаас нь арга хэмжээ авч чадвал бидний амьдралын бүх зүйл сайн сайхан байх бүрэн боломжтой. Та манай 7 хүрд итгэвчүүлэх сургалтанд хамрагдсанаар өөрийнхөө энэ 7 хүрдээ өөрөө итгэвчүүлэх арга ухаанд суралцсанаа. Сургалтанд хамрагдахыг хүсвэл чатаар холбогдоорой.